organism perfect type 2 гэж байгаа. За энэ нь болохоор энэ организм шүдний эмгэгийн шүдний хөгжлийн бөгөөд энэ дэдийн үсгийн үйл явц нь алдагдсанаар устдаг. Тэгээд ингэснээр болохоор шүдний өнгө өөрчлөгдөх зэрэг шинжлэхүүнүүдээр илэрдэг. Энэ нь болохоор дотор 3 төрөлтэй байдаг байгаа. Type 1, 2, 3 гэсэн 3 төрөлтэй. Type 1 нь болохоор энэ нь болохоор osteogenesis imperfecta хавсарсан байдлаар явагддаг. За тэгээд шүдний хүзүүч хэсгээрээ болох уртлын хэсгээр одоо шаарлах мөн хөхрөх шинжлэхүүнүүд ажиглагддаг. За тэгээд үүн нь болохоор маш амархан байдлаар буйлилэгддэг шинж тэмдэгтэй. За тэгээд эмтгийн зургаар харах юм бол тэмдгийн нэм зузаан цогцны нэм зүүн жижигнэр харагддаг юм рентген гэж харагддаг. Type 2 нь болохоор ямар нэгэн одоо osteogenesisтэй хавсрахгүйгээр ганцаараа дангаар явагддаг гэхээр шүдний тал ганцхан илэрлээ өгдөг. За тэгээ энэ нь болохоор автосомын доминантаар удамштай бөгөөд тэгээд мөн шүдний хөнгөн нэгдүгээр type 1-тэй адилхан цайвар шаргал болон хөнгөөр харагддаг. Болон амархан шавардаг болдог. За 3 type 3 нь болохоор энэ нь болохоор ерөөхдөө шүдний илэрлэл нь type 1 2-тойгоо төстэй ч гэсэндээ рентген зургаар харах юм бол shield head буюу тугалмын палны боо намхан энэ тугалмын лимзөөлхөн жижигхэн том жижигхэн биш том харагддагаараа ялгаатай. За тэгээд эндээс миний авсан сэдв нь болохоор type 2 нэсэн. За тэгээд type 2 дээр нь болохоор одоо кейсээ танилцуулъя. За type 2-ын кейс нь болохоор 6 настай хүүхэд байгаа. За ерөнхийдөө бол хүүхэд нь эрүүл шүд байхгүй. Тэгээд шүднийх нь хувьд болохоор юм хагас тонголог байдалтай үүсдэг. Тонголог. За тэгээд шаран буруугийн шүдтэй. Тэгээд сүүн шүд бол байнгын шүдүүд нь л юм. Одоохондоо ганцхан шүд өөдөн шүд нь байнгын шүд болсон байгаа. За тэгээд үүнийх нь оройн хэсэгт нь тайвар туурс үсээд ийм хүүхдээ шүд ирсэн. За тэгээд энэ хүүхдийн болохоор өвчний ерөнхий түүх нь гэх юм бол ерөнхийдөө төрсэн цагаас нэг юу байгаагүй. Шүд нь багаар шарлсаар агаад маш урдны шарлсан. Тэгээд нэг 2 настайгаас нь хойш энэ нь насаараа шүдний шарлалт нь эхэлсэн. Одоо хүртэл үйлчилж байгаа ямар ч зогсох байхгүй. За тэгээд зориулж байгаа шин чанар гэх юм бол зориулж байгаа шин чанар одоохондоо бол байхгүй. Гэхдээ удах юм бол шүд хугарах сэтгэлтэй гэж үзэж байгаа. За тэгээд энэ зөвөр нь болохоор өдөр болон шөнөөр өөрчлөгдөхгүй шүдэнд нь бүр яг тогтмол байдаг. За тэгээд өмнө нь яг ийм зөвөр болохоор дандаа илэрж байгаа учраас байсан. За өвчний түүх нь гэх юм бол энэ хүүхдэд болохоор онцгой архив өвчин бол байхгүй. Эс засал хийлгэж байгаагүй. Харшилтай хэсэг нь тодорхойгүй байсан. За тэгээд гэр бүлийн түүхт нь болохоор гэр бүлийн түүхүүдний генетикийг аваад үзэхэд аавынхын талын нагад зэгчнэр нь болохоор аав гэгчнэр нь болохоор бүгдээрээ юм юутай бас ингэж хэдлэн өгчээсэн байсан. Тэгээд удмын зургуудыг зурсан байгаа. За тэгээд амьдралын маягт нь болохоор одоо жоохон хүүхэд учраас хөдөлгөөн үг нь тийм ихэд байгаа нь харагдахгүйсэн. Тэгээд биеийн үзлэгээр амин үзүүлэлтүүд нь бол хэвээ. За гадаад байдалд нь болохоор зүгээр яг амнаас өөр өөрчлөгдсөн зүйл бол байхгүйсэн. Онцлогооны бодит. За тэгээд үүн дээр нь болохоор онцлог бодис боломжтой хоёр өвчин гэх юм бол адилхан шүд илэгддэг учраас type 1 2-тойгоо андуурч болно. Тийм учраас түүний онцлогоор шинжилгээ хэрэгтэй. За тэгээд энэ дээр онцлогоо шинжилгээнд дээр болохоор клиник онцлогоо, рентген онцлогоо, гэр бүлийн онцлогоо, тэгээд ясны өөрчлөлт байгаа эсэх болон генетикийн шинжилгээ хийж үзэж байгаа. За клиник шинжилгээнд дээр нь болохоор шүдний өөрчлөлтүүдийг харсан. Рентген шинжилгээнд нь болохоор сувггүй болсон байсан. Цууд нь нэлээнээрсэн. Гэр бүлийн түүхтэй нь болохоор ийм өвчтэй байгаа түүхэд үзэхэд аавынхын талд байгааг нь шинжилсэн. За ясны өөрчлөлт байгаа эсийг шалгаж байгаа нь болохоор type 1-ээс ялгагдсан шинжилгээ болж байгаа. Тэгээ энийг ялгахад ясны өөрчлөлт байхгүйсэн. За тэгээ генетикийн шинжилгээ хийхэд энэ бидний одоо тавих онш яг баттай юу гэдгийг баталж үзэхэд DSPP гэсэн ген одоо өөрчлөгдсөн гений мутацид орсон байсан учраас энэ нь болохоор дентин организм imperfecta type 2 гэдгийг баталж өгч байгаа. За
За тэгээд энэ хүүхдэд одоо эмчилгээ хийх менежмент гэх юм бол эхлээд шүдэн тийм байгаа учраас шүдийг нь бүрээс хийх болоод нүүрвч хийж өгч болно. За тэгээд илүү юм зузаан их хатуу юм ажиллахгүй байхыг сануулгах. За тэгээд цаашдаа шүдэн маш сайн арчлах байдлууд дээр нь зааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг шүдэн илүү юм бат бөх бус учраас одоо TSPP нь болохоор шүдний бат бүхийг ген болохоор шүдний бат бүхийг хангадаг ген. Энэ нь болохоор шүдэн одоо энэ үүсэж явах хөгжлийнхээ явцад хангаж өгдөг. Гэхдээ энэ нь болохоор мутацаас орсноор болохоор шүд илүү юм бат бүхэнд буурдаг. Тийм учраас шүд маш амархан хугарах зорилттой. Үүнийх нь эсрэг эмчилгээ буюу одоо нөгөө шүдэнд нь болохоор бүрээс хийж өгснөөр энэ өвчин алга болно.